За сайн мэсгэн залуусаа та бүхэнд 440 Гц гитар сургалтын нэвтрүүлэг маань цоо шинэхэн өнгө төрхтэй та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд 440 Гц нэвтрүүлэг маань 8 дахь жилдээ та бүхэнд season 2 буюу цахилгаан гитарын хичээлийг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд цоо шинэхэн өнгө төрхтэй 440 Гц-ээр үзэгч та бүхэнд уулз таатай байна. Ингээд хөтлөгч миний бие Давка та бүхэнд 440 Гц гитар хөгжмийн сургалтаараа хамтдаа шинэ зүйл сурцгаая. За ингээд та бүхэнд өнөөдөр цахилгаан гитарын хамгийн анхны хичээлээр би өөрийнхөө дуртай Монголын бас алдартай хүмүүс нэг сонсоод чихэнд нь энэ чинь нөгөө дуу шүү дээ гэж шууд чихэнд нь ордог дөрвөн дууг сонгож авч та бүхэндээ тухайн дуунуудын рифийг зааж өгч байна. За тэгэхээр энэхүү дөрвөн дуу зөв миний сонголт шүү. Миний хувьд хамгийн гоё сонсонгуудаа шууд дуу энэ чинь нөгөө дуу шүү дээ гэж шууд санаанд ордог дөрвөн рифийг та бүхэнд тоолж үзүүлэх гэж байна. За ингээд хамгийн ихний риф За эхний риф бол Fire хамтлагийн хамгийн хит дуу болох. Ерөөсөө дуулах болгонд нь бороо дээрээс нь орж идэг. Энэ бол бороонд орсох нулимсгийн байх дууны риф. За явда. За энэ хүү дуу одоогоос бараг 10 жилийн өмнө зохиогдсон. Одоо хүн болгон бороо чи ороос хамгийн дуртай дуунууд нэг. За ингээд харин миний сонгосон дараагийн риф бол за энэ бол мэдээж харанх хамтлагийн замд гарыг хэмээх дууны риф байлаа. Энэ рифийг сонсоод шууд замд гарыг. За та бүхэнд танилцуулах дараагийн миний сонгосон риф бол Nirvana хамтлаг. Энэ бол Be a teacher. За энэ бол Монголын alternative grunge rock, Монголын хамгийн анхны grunge rock хамтлаг болох Nirvana хамтлагийн муу зуршил хэмээх дууны риф байна. За ингээд та бүхэндээ танилцуулсан 3 дуу. Харин тэгээ хамгийн сүүлд та бүхэндээ танилцуулах бас маш сайхан нэг риф байна. Энэ бол за энэ бол Монголын independent хамгийн анхны хамтлаг болох The Lemons хамтлагийн
1983-аас 86 хэмжих дооны хамгийн эхлэн хэсэг дүстэй эхлэв. За ингэж эхэлдэг үлээ. За ингээд энэхүү дуунуудын рифүүдийг та бүхэн 440 Гц нэвтрүүлэг зөвхөн 440 Гц нэвтрүүлгээ та бүхэндээ хүрэхэд таатай байна гэж. За ингээд бүгдээрээ энэхүү рифүүдийг өнөөдөр сурцгаая. За ингээд та бүхэндээ хамгийн ихний риф болох Fire бороонд урсгах нулимс. За энэхүү риф маань ерөнхийдөө 3 аккордыг ашиглана. За тэгээд тухайн 3 аккорд энэ рифний хамгийн гоё болгодог зүйл миний бодлоор зүгээр баруун гарын цохилт. За энэ цохилт энэхүү рифийг илүү гоё болгож өгöd байгаа юм шиг надад санагддаг. За ингээд бүгдээрээ рифээ сурцгаая. Хамгийн ихний аккорд маань power chord. Ми гэсэн power chord. Энэхүү аккорд power chord нь болохоор 5 дугаар утасны 9 дугаар ладан дээр 1 дугаар руу. За тэгээд уусраа 5 дугаар утасны 7 дугаар ладан дээр 1 дугаар руу. За тэгээд 4 дугаар утасны 9 дугаар ладан дээр 3 дугаар хуруу. 3 дугаар утасны 9 дугаар ладан дээр 4 дугаар руу. За E гэсэн power chord байна. За цохилт маань эхлээд хэдүүлээ бүгдээр зөвхөн power chord-ууд ямар аккордууд орохыг сурч авъя. 7 дугаар лад. За дараа нь яг энэ аккордоо 1 бүтэн тоон, 2 бүтэн тоон буюу 3 дугаар ладны аралдаа 1 2 3 дугаар лад. 3 дугаар ладны аралдаа авчирхад C буюу до power chord болно. За дараа нь энэхүү аккордоо 5 дугаар ладны харалдаа авчирна. За эхнээс нь аккордууд үзье. 7 дугаар ладны аралдаа 1 дугаар руу. Тэгээд 4 9 3 9. Эхний. За дараа нь 3 дугаар ладны аралдаа яг энэ аккордоо 3 дугаар ладны аралдаа авчирна. За дараа нь 5 дугаар ладны аралдаа. За ердөө энэ 3 аккордыг ашиглана. За одоо хамгийн чухал хэсэг бол баруун гар. Баруун гар маань цохилт хийхдээ цохилт маань аюу амархан. 1 2 3 4. Доошо дээшээ. За ритм да. Дахиад удаа. За одоо харин аккордыг тоглоод үзье. Эхлээд ми. За дараа нь яг энэ аккордоо доод руу аваачаад яг адилхан цохилттой байж чинь. За харин доод руу болох цохилтоо бүтэн тоглохгүй. За ми дээр цохилтоо бүтэн тоглож байсан. Энэ одоо доод руу цохилтоо ахваа. Да. Одоо доош нэг удаа цохиод тэгээ рэл рүү оруулна. 5 дугаар ладны аралдаа гэсэн үг. Ми до ре За бид нэр эхлээд эхний 4 такт эхний тактууд бол power chord цэвэр дуурна. До radio glissant. Дахиад яг саяхан тоглосныг дахиад автна. Хоёр дахь тойрог гэсэн. За харин энэ тойргийн төгсгөл бол mi power chord 5 дугаар усны 2 дугаар ладны зөвхөн 1 дугаар руу тавиад 6 болон 5 дугаар усыг дуурна. 2 удаа. Дээрээс нь очоод ансч байгаа. Да. За ингээд энэхүү riff маань Fire хамтын бороонд урсгах юмс.
За ингээд та бүхэндээ тойлуулах дараагийн риф бол харан хамтлагийн замд гарын дууг та бүхэнд хүргэх гэж байна. За дараагийн риф бол харан хамтлагийн замд гарын. За эхлээд би та бүхэнийг удаа тоож үзүүлье. За энэхүү риф маань бас их гоё риф. Бас ми минор мигээс эхэлнэ. За 7 дугаар лад 5 дугаар утасны 7 дугаар ладанд 1-р уруу. 5 дугаар утасны 7 дугаар ладанд 1-р уруу. За 5 дугаар утасны 7 дугаар ладыг 2 удаа дуурна. Дараа нь 3 дугаар утасны 7 дугаар ладан дээр 3 дугаар уруу. За ерөнхийдөө дандаа энэ 5 дугаар утасны 7 дугаар ладанд байнга байж байгаа. 5 дугаар утасны 7 дугаар ладанд байнга хэмжээний байрлана. За ийм хэсэг байгаа. За яаж тоглож ийнө гэхээр 5 дугаар утасны 7 дугаар ладан дээр 3 дугаар уруу тавьчаад 5 дугаар утасны 7 дугаар ладаа 2 удаа дууралаа. Дараа нь 3 дугаар утасны 7 дугаар лад. Уцаа 5 дугаар утасны 7 дугаар лад. Тавдугаар утасны 7 дугаар лад 2 удаа. 3 дугаар утасны 7 дугаар лад 1 удаа. Буцаа 5 дугаар утасны 7 дугаар лад 2 удаа. Тэгээ буцаа 3 дугаар утасны 7 дугаар лад 1 удаа. Буцаа 5 дугаар утасны 7 дугаар лад. За дараа нь 3 дугаар утасны 6 дугаар лад руу. 1 уруу. Ийм болно. 5 дугаар утасны 7 дугаар лад, 3 дугаар утасны 7 дугаар лад, дараа нь 3 дугаар утасны 6 дугаар лад. За дараа нь буцаад 5 дугаар утасныхаа 7 дугаар ладыг дуурна. 2 удаа. За дараа нь 3 дугаар утасны 5 дугаар лад руу 1 дугаар орно. За эхнээс нь нийлүүл үзье. Эсвэл 3 дугаар руу хэвээрээ байсан ч болно. Дараа нь 3 дугаар руу 5 дугаар утасны 7 дугаар лад руу 1 дугаар маань 3 дугаар утасны 5 дугаар лад руу. За дараа нь. За 6 дугаар утас хоосон. 2 удаа дуурна. Дараа нь 5 дугаар утасны 5 дугаар лад 4 дугаар лад 2 дугаар лад 6 2 тоосон 5-ын 5 4 2 6-ын 3 6-ын 4. За ийм болж байна. За риф эхнээс нь удаан тоглоо үзье. За ингээд харан хамтлагийн замд гарын дууны main riff-ийг та бүхэн тоглож үзүүлээ. Бадаг маань яг энэ riff дээрээ тоглож байна. За ингээд замд гарцгаая. За та бүхэндээ хүрэх дараагийн миний дуртай рифүүдийн нэг бол Монголын хамгийн анхны grunge rock хамтлаг болох Nirvana хамтлагийн муу зуршил.
Би яагаад хийчвэ? Би яагаад 440-ийг хийгээд байна вэ? За тэгэхээр та бүхэндээ 440 Hz нэвтрүүлэг маань Nissan самтлагийн муу зуршлын эмх дууны main riff-ийг та бүхэндээ зааж өгч байна. За бас тийм хэцүү riff бол биш. Бидэнд ля минор гэсэн аккорд хэрэгтэй. Ля минор. За мөн ми мажор гэсэн аккорд хэрэгтэй. Ердийн хоёр аккорд хэрэгтэй. За тэгээ баруун гарын цохилт. За уучлаарай. Доошо, доошо. Да. За ердөө ийм цохилттой. Да. Доошо. Доошо, дээшээ, доошо, доошо, доошо. Доошо, доошо, дээшээ, доошо, доошо, доошо. За ердөө ийм цохилттой. За эхлээд бидэнд A minor буюу ля минор гэсэн аккорд хэрэгтэй. За цохилтоо доошо дээшээ доошо дээшээ доошо. За дараа нь нэгдүгээр уруу 5 дугаар улсын 5 дугаар даад тэгээд 7 дугаар дадлаг фаршлоо хийн hammer on гэсэн. За дараа нь нэгдүгээр уруугаараа 3 дугаар утасны 5 дугаар даад. 5 дугаар утасны 5 дугаар дааднаас 7 дугаар дадлаг фаршлоо хийчихэд 3 дугаар утасны 5 дугаар даад. Ийм болно. За нийлүүл үзье. За дахиад удаан. За дараа нь ми мажор аккорд цохилт муу адилхан. За одоо болохоор 6 дугаар утасны 7 дугаар дааднаас уучлаарай 6 дугаар утасны 5 дугаар дааднаас 7 дугаар даад руу слайд буюу гэлсант хийн. Ийм болж байна. За тэгээд 4 дугаар утасны 6 дугаар даад руу 6 дугаар утасны 5 дугаар дааднаас 7 дугаар даад руу гэлсант. Дараа нь 4 дугаар утасны 6 дугаар даад. За нийлүүлээ уран нөхөлөө. Удаа. За жоох хурдан. За ингээд та бүхэндээ Nissan хамтлагийн муу зуршлын эмх дууны main riff-ийг та бүхэндээ заалаа. За тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр зааж байгаа riff-үүд болохоор тийм бас хүнд riff-үүд бол байхгүй байгаа. Тэгээ ерөнхийдөө гитар сургалтын 2 дахь сизон буюу энэ цахилгаан гитарын хичээлүүд маань болохоор дандаа их хвчлэн riff-үүд болон гой scale буюу дасгалуудыг та бүхэндээ зааж өгөх болно. Тэгээд main riff-үүдийг аягүй сайн сурчих юм бол одоо эдгээр riff-үүдийг аягүй гоё сурчих юм бол ямар нэгэн дуу тоглоход одоо дууныхаа эхлэл интро хэсэг болж тоглоход илүү гоё сонирхолтой байх болно. За тэгэхээр мэдээж энэ бол өнөөдөр миний сонгосон сонголтууд байлаа. Та бүхний бас дуртай гоё сурмаар байгаа main riff-үүд байх юм бол бас Channel 11-ийн суугийн пэйж болон манай DJ гитар сургалтын пэйж магадгүй Davka гитар license та байдаг бол Davka гитар license руугаа пост оруулах юм уу. Энэ байдлаар бидэнтэй холбогдож өөрийнхөө ямар дууны riff сурмаар байна, яг цахилгаан гитар дээр юу сурмаар байна, тэр бүхнийг манайхтай холбогдох боломжтой юм шүү. За ингээд та бүхэндээ заах хамгийн сүүлийн riff бол The Lemon Sampling 1983-аас 86. За та бүхэндээ заах дараагийн riff бол The Lemon Sampling 1983-аас 86 гэдэг дууг заах гэж байна. За тэгэхээр энэхүү дууг сурахад бас тийм ч хэцүү биш. Дуу маань өөрөө айгүй гоё happy дуу.
Тэгээд референс ингээл эхлээ сонсонгууд л ерөөсөө шууд талганд та гэж эхлэнгүүт өө энэ ч нөгөө тэр дуу байж тэгээд шууд санаанд ордог. За Del Lemons 1983-аас 86. За энэ хүү риф маань бас тийм хүн риф биш. За цохилт маань ерөөсөө доошоо дэше гэсэн цохилт юм. Доошоо дэше. За нэгдүгээр уруугаар нэгдүгээр утас, хоёрдугаар утасын 12 дулаатын бүтэн дарна. Нэгдүгээр уруугаар нэгдүгээр утас 12 дулаатын бүтэн дарна. За тэгээд доошоо дэше доошоо цохилт маань доошоо дэше доошоо гэсэн цохилт юм. За ийм цохилт болж байна. Дараа нь энэ хоёроо дарсан хിവэрэ нэгдүгээр утасны 14-р дадлуу 3-р уруу тавина. 50-гуудаа дээшгээ татаад зогчно. Дээшгээ зогно гэсэн үг. Доошоо дэше доошоо дэше доошоо одоо нэгдүгээр утасны 14-р дадлуу 3-р уруу тавилаа. Дэше. Буцаад авлаа. Доошоо. нийлүүлвэл доошоо дэше доошоо тавилаа дэше буцаад авлаа доошоо. Ийм болж байна. За дараа нь лада хоёр лада ахиулчихна. Одоо болохоор эсэргээрээ чинь бид сая 12 дуулаад 12 дуулаадныхаа нэг хоёр дууцаа тавьчаад 14 дуулаад руугаа тавьж авч ирсэн бол одоо эсэргээрээ 14 дугаар ладны 1 2 дууцсан дээр 1 3 тавиад харин 16 дугаар ладны 3 дугаар уруу тавьчихна. Одоо харин 3 дугаар уруу маань 1 дугаар утасныхаа 16 дугаар ладны дээр тавиас тагаараа доошоо дэше доошоо одоо 3 дугаар уруу авчихна. Тэгээд дэше доошоо. За ихнээс нийлүүлэхгүй үзье. 12 дуулаад доошоо дэше доошоо. Одоо 14 дуулаад дэше буцаад авлаа доошоо. За дараа нь лада ахиуллаа. 13 14 дуулаадын 1 2 дуусыг тавилаа. За тэгээд 16 дуулаадын 3 дугаар уруу. Ийм болж байна. 16 дуулаадны 3 дугаар уруугаа доошоо дэше доошоо авлаа дэше доошоо. Авсны дараа дэше доошоо. За дараа нь нэгдүгээр уруу нэгдүгээр утасны 11 дуулаад хоёрдугаар уруу хоёрдугаар утасны 12 дуулаад. За доошоо дэше доошоо гэж цогцолтоор зохино. За тэгээд дөрөвдүгээр уруу маань 14 дуулаад дадлуур тавина. Буцаа авна. Доошоо дэше доошоо одоо дөрөвдүгээр уруугаа 14 дуулаад дадлуур тавилаа. Дэше авлаа доошоо. Баруун гараа би цохилтууд хэлж байгаа. За эхнээс нь нийлүүлээ үзвэл за яг дуутай адилхан бүгдээр ихнээс нь тоглоод үзье. 1 2 3 4 За дуулж чадах.
За гэх мэт цаашаа дуу маань үргэлжлэнэ. За ингээд та бүхэндээ өнөөдөр 440 GHz нэвтрүүлэг маань 2 дахь сизон болох цахилгаан гитарын сизнэрээ та бүхэндээ 4 ширхэг Монголын маань бас хит дуунуудын тэр тусмаа рок, альтернатив, урсгал дундаа хит дуунуудын мен рифүүдийг та бүхэндээ зааж өглөө. За 440 GHz нэвтрүүлэг та бүхэн сизон 2 хамгийн анхны дугаараа хүргэлээ. Энэхүү анхны дугаараараа та бүхэндээ юу зааваа гэхлээр за миний сонгож авсан 4 мен риф буюу ямар нэгэн дууг тодорхойлж өгдөг гитарын мен рифийг та бүхэндээ зааж өгдөө. За тэгээ өнөөдөр бид нар ямар 4 мен риф сурах гэхээр хамгийн эхний дуу бол рок хамтлаг болох Fire гал. Борачи арасаа нөлмөсөн. Йой. За миний хоол бол далайхын чинээд бол хүрх хизээж хүрхгүй юм байна. За тэгэхээр Fire хамтлагийн энэхүү дууг ерөөсөө л эхлэсэн. Яа бара гэж бүх хүмүүс орилдог баг гэж би боддог. Тэгэхээр борон турсан нөлмөсөн нь одоос бараг 10-аад жилийн өмнө зохиогдсон дуу юм уу та? 11-2 жилийн өмнө ч юм уу бараг зохиогдсон дуу. Тэгээд FM-ээр ингээл да гэж ёо шууд FM-ээр шууд чангалдаг байлаа. Тэгээд за явлаа. За, ийм сайхан дууны риф байла. Тэгэхээр өнөөдрийн 440 GHz нэвтрүүлэг маань зорилго маань юу байсан бэ гэхээр та бүхэндээ цахилгаан гитарын хамгийн ихний дугаараа хүргэж байгаа учраас ерөнхийдөө цахилгаан гитар гэхээр мэдээж ихэвчлэн дуунууд маань рок талын дуунууд байх болно. Тэгээд аль болох нэг хүнд рокуудыг бол онцлсонгүй. Тэгээд хүмүүсийн яг ингэж ихэнд хоногшоод үлдсэн байдаг мен рифүүдийг ерөнхийдөө би сонгож авч тоглохыг заахыг та бүхэндээ хичээлээ. За ингээд дараагийн мен риф бол харан хамтлагийн замд гарыг. Энэ дуун ерөөсөө ингээл FM-ээр ч юм уу хөгжмөн дээр ингэж бол энэ гитарын хэсэг явахад энэ бол ямар дуу вэ гэдгийг сонсоод мэддэг. За замд гарыг. За тэгэхээр замд гарын дуу бол ерөнхийдөө хард рок стилийн дуу. За тэгээд их малаахын тоглосон маш олон гой рифүүд үүдэг. Тэр дундаасаа би бол өнөөдөр замд гарыг хэмээх энэхүү дууны рифийг сонгож авлаа. Тэгээд бас сурахад бас дүхмтэй, бас ойлгомжтой байх болов уу гэж бодсон. Тийм учраас өнөөдөр замд гарыг гэдэг дуу сонслоо. Тэгээд нэвтрүүлэг маань хамгийн эхний сизон маань, цахилгаан гитарын хамгийн эхний сизон маань эхэлж байгаа учраас замд гараа бодоо болоод өгье гэсэн бодолтойгоор ингээд та бүхэндээ замд гарыг зааж өглөө. За харин дараагийн бидний сууссан дуу бол Нисван хамтлагийн Муу зуршил. За энэ бол хамгийн их донжтой рифүүдийн нэг. Тэгээд Нисван хамтлагийн цацаахан зохиосон одоо энэ рифүүдээс эсрэг утгаар нь дууны риф надад хамгийн их таалагддаг. Тэгээд тэр дундаа дунтлын бриж хэсгийн одоо риф хамгийн их гоё риф байдаг. За тэгээд энэ дууны дараа бол хамгийн гоё таалагддаг рифүүдийн маань нэг болохоор энэ муу зуршил дууны риф байгаа. Тэгэхээр муу зуршил дууны риф яагаад чинь нэг цаана нэг л их тийм донжтой нэг зөвүүн сонсогддог. За ингээд муу зуршил. За ингээд та бүхэндээ Нисван хамтлагийн муу зуршил дуу. Тэгээ би яагаад 440 GHz-ээр хичээл заагаад байна вэ? Сони шүү те. За муу зуршил дууны хувьд болохоор утга санааг нь одоо ингээд олон нийтийн цугаар яриад яах вэ те? Нэг юмны утгатай дуу байгаа. Тэгээд бид нар өнөөдөр яагаад риф сурж байна гэхлээр ямар нэгэн дууг ингээд найзуудаараа хамт ингээд дуулаад тоглож байхад ингээд бас мен рифийн яг ингээд тоглоод те дуулал бас илүү их гоё дуунда ороод илүү их гоё санагдах болоо гэж би хувьдаа бодсон юм а гэж. За магадгүй өнөөдөр миний авч авсан сонгосон сонголтууд маань та бүхэнд таалагдаагүй жоохон таалж амжаагүй юм бол уучлаарай. Тэгээд магадгүй та бүхний сурахыг хүссэн рифүүд байгаа юм бол
манай 440 Гц нэвтрүүлгийн пэйж болон Channel 11-р сувгийн пэйж мэдээж Davka Guitar Lessons группт байдаг бол группийн постлоод ч юм уу би ийм дуу сурмаар тийм дуу сурмаар гэсэн бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За ингээд 440 Гц нэвтрүүлэг маань энэ жил 8 дахь жилдээ тасралтгүйгээр гитарын нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэжээ. Ингээд хамгийн анх 2010 онд эхэлжсэн нэвтрүүлэг 2009 онд эхэлжсэн энэ хүн нэвтрүүлэг маань тэгээ одоо 2018 он гарч байна. Бараг ингээд 9 жил болчихж байгаа юм байна. За тэгээд энэ 8 дахь жилийнхаа хүрээнд та бүхэндээ Channel 11-р суваг өнгөрсөн жил бид нар бол season 1 гээд зөвхөн акустик гитарын төрлүүдийг та бүхэндээ хүргэсэн бол энэ жил болохоор цахилгаан гитарын season эхэлж байгаа. Тэгэд мэдээж бас маш олон хүмүүс бас нэг хүсэлт гаргасан. Тэгэд укулеле гитарын тухай ярьж өгөөч, укулеле гитар бас зааж өгөөч гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг сарда 4 шинэ дугаар гарч байгаа. Тэгээд 4 дугаарынхаа 3 цахилгаан гитар бас нэг дугаар нь укулеле бай гэж Channel 11-р сувгийн залуучууд болон миний би бодож хийж байгаа. За тэгээд энэхүү нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхийн тулд маш олон залуучууд хүч хөдөлмөрөөн зориулж нулимсаан дурсаж хөссөн урсаж та бүхэнд хүргэж байгаа нэвтрүүлэг шүү. Тийм учраас бас Channel 11-р сувгийн бүх залуустаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн гитар сонирхдаг бүх залуусынхаа өмнөөс Channel 11-р сувгийнхаа бүх цогцлог залуустаа баярлалаа гэж бас хэлмээр байна. Мөн ингээд яг камерын ардтал зогсож байгаа хэсэг бүлэг бас залуусууд байгаа. Одоо ингээд яг өсч мөсчсөн бас ядарч мадарчихсан л сууж байгаа залуусаа тэгээ бүгд нь бас телевиз үзэгчдийнхээ өмнөөс гитар сонирхчдийнхээ өмнөөс та бүхэнд бас баярлалаа гэж хэллээ. За ингээд season 1 маань амжилттай эхэллээ. Ингээд season уучлаарай season 2-ын маань хамгийн ихний дугаар амжилттай эхэллээ. Одоо ингээд цаашаа маш сайхан дугаарууд та бүхэнд хүргэх болно. За ингээд цахилгаан гитартайгаа хамтдаа байцгаая. Бүгдээрээ рокно.